Тэр хүмүүс одоо миний өмнөөс миний амьдралыг туулгаагүй бол тэр хүмүүс миний өмнөөс шийдвэр гаргаад намайг ингээд чиглүүлээд явах нь өөрөө утгагүй юм аа. Нөгөө талаар би том толгойлоод байна гэж одоо айсаар байх юм бол би энэ амьдралдаа магадгүй хизээж өөрийн гэсэн мөрөө үлдээхгүй, хүний өмнөөс мөрийг үлдээж явбал чад хийх баха гэдэг бодол сүүлийн үед их төрж байна. Тэгэхээр энэ дээр бас нэг эгоны асуудал бас мэдээж гарч ирнэ. Би одоо хитрхи эгорцсон юм уу? Тэ би бол эгод одоо тэр юу гэдэг хүнийг ингээд санаатаар хорлоё гэж юуроос боддгоо гэдэг дээр итгэлтэй байдаг шигэ би эготой хүн биш ээ гэдэг дээр бол итгэлтэй байдаггүй. Ер нь надад бол нэг тодорхой хэмжээнд эго үе орж гараад байдаг. Би ч нэг тийм сонир туйл яг эгоны тал дээр юм хоёр туйлт сэтгцийн өвчтэй юм шиг сонирм байдаг байхгүй. Нэг бол бүр гутраад алга болчихно. Эсвэл гинт ингээд би ер нь алдаг ингээ балаараад ингээ хоёр тишээ савлаад идэг байхгүй. Би эго тал дээрээ сахан бас ингээ нөхөртөөгөө ярилцчаад тэгээд нөхрийнхөө амнаас ингэж сонссон байхгүй. Чи ингээ амар бардамаа. Чи нэрээ үнэхээр ингээ бардам гэд тэгээд байхгүй. Тэгээд өмнө нь болохоор би тэр үгийг ингээд өөрийн толгой дээрх гухлыг харахгүй байж миний толгой дээрх өвсийг харж ийн л гэж боддог байсан. Яа гэвэл манай нөхөр өөрөө бол тулцсан бардам юм байхгүй. Тэгээд яагаад намайг бардам гэдэг байгаа ингээд сүулт ч гэсэн тэгж хэлэхэд нь би энэ үгийг хэлсэн. Гэхдээ дараа нь ботсон л доо. За манай нөхөрт хүртэл би бардам санагдж байгаа юм бол би хөрхөн бардам юм байна л гэж утсан. Тэгээд яа тэгвэл миний нүдээр бол манай нөхөр ингээд найгуу бардам байхгүй юу? Тэгж нэг хүнийг бардам гэж онцолж тоож хараад байхаар хүн биш. Тэгэхээр тийм хүнд би бардам санагж гин гэдэг бол надаас хөөрхөн эго энэ төр байдгийн шинж. Тэгэхээр за би энийг бол хүлээн зөвшөөрөөд тэгээд ер нь энэ бардам эго гэдэг чинь хаанаас үүсэлтэй юм бэ энэ төр гэдэг ингээд ботхоор яг яс юм дээрээ би бол өөртөө итгэлгүй хүн гэдгээ үргэлж хэлдэг те. Тэгэхээр өөртөө итгэлгүй хүн чинь энэ дотор нэг юм хоосон орон зай байна гэж төсөөлөх юм бол тэрийг нөхөхийн тулд хий хоосон бардамналаар тэрийг ингэж таглаж бүглэхийг оролддог юм шиг байна. Энэ яагаад би бардамлыг хий хоосон гэж нэмэ гэхээр яг манай буурлуудын ингээ бууж ирснээсээ л хойш хилээд байгаа нэг юм байдаг байхгүй юу. Бид нэр биш ингээ бүгдээрээ нэг бүхэл зүйлийн нэг хэсэг тэ дээр доор гэсэн юм байхгүй бүгд өөр өөр ингэсэн онцлогтой бүгд өөр өөр ингэсэн эзлэх орон зайтай тэгээд бүгд л ингээд ер нь хумхын тоос гэсэн үг ээ. Тэгээд нэг өөрийгөө нэг юм хумхын тоос гэдгийг ойлгоцсон үед л над эго бардамнал гэдэг юм чинь бол ингээд хүссэн үсээгүй хичээсэн хичээгээгүй ингээд алга болдго юм аа л гэдэг юм яриад байдаг. Тэгээд энэ бол ингээд үгийн сонсоход ойлгомжтой боловч яг ингээд үндсээр нь ойлгох гэж маш удаан хугацааг зарцууллаа да. Тэгээд одоо л би ер нь ойлгож байна. Энэ нь болохоор тэ би за болий тэ би ингээд нэг юун дээрээ ч юм дээ. За тэ улаач. За би улаач дээр өөртөө итгэлтэй эготой бай л да. Тэгэхэд тэнд нэг мундаг дуулдаг хүн гараад ирлээ. Би дуулж чадахгүй штэ. Тэгэхээр тэр хүний орон зай дуун дээр байгаад байгаа зү. Энд чинь ингээ хоёр улаач дуучин гэсэн хоёр өөр юмыг харьцуулахад ойлгомжтой боловч хоорондоо ойролцоо юм дээр л ялгагддаггүй байхгүй юу? Одоо улаачийнхаа хувьд ч юм уу те. Би нэг ийм онцлогтой улаач байлаа. Тэнд нэг тийм онцлогтой улаач байлаа гэхэд яагаад эгород байгаа юм гэхээр нөгөө хүнийхээ онцлогийг нэгдүгээрт олж харахгүй, хоёрдугаарт үнэлэхгүй, гуравдугаарт хүлээн зөвшөөрөхгүй байгаа үед л би энд би л гэдэг ингээд байдаг байхгүй. Тэгээд яг ясам дээр эн чинь өөрөө хоосон зүйл байхгүй юу. За би эндээ ийм улааж байдаг юм байж тэндээ тэр хүн заяагдсан
ямар нэгэн өгдөл зүйтэй учраас тэр хүн улаач байгаа хгүй да. Тэгээд энд миний би л ийм чи жоохон ингээд тодроод байгаа чинь орчлон ертөнцийн хувьд бол хоосон зүйл байх гэдэг нь шүү дээ. Одоо тэр хүн дугаас өгдөл нь байна. Би энд онцгой ч гэсэн өөрөөхөө л онцгой болохоос тэр хүн шиг онцгой биш байхгүй юу? Тэрийг олж харахгүй би л юу энэ бол энгийн би онцгой гэж бодно гэдэг чинь өөрөө хоосон зүйл байхгүй юу? Тэгээ миний хувьд яг хөө тийм байж болно. Гэхдээ орчлон ертөнцийн хувьд бол тэр хүн ч онцгой, би ч онцгой, энд бас нэг хүн онцгой, бүгдээрээ онцгой. Учираас энийг ингээ олж харж чадахгүй хоосон өөрийгөө л өргөмжилсөн, өөрийгөө л би л гэж шүтээд байгаа энэ зүйл чинь ийм хий бардамнал, хоосон бардамнал буюу өөртөө итгэлгүй байдлаа өрөөсөө ч нуугаад байгаа, бусдаас ч нуугаад байгаа. Тэгээд давуу талаараа бусдыг одоо ингэж илүү жоохон дээрлэж байгаа ч гэх юм уу, дээрлэхийг оролдож байгаа. Тэрүүгээрээ сул талаа нуухыг хичээж байгаа юм ухамсаргүй ч юм уу, автомат ч юм уу, юм хурмаг үйлдэл болоод байгаа байхгүй. Одоо яг ингээд базаад ботох юм бол өөртөө яг итгэлтэй хүн бол хизэж бардам байхгүй. Энийг ингээд яг барьж авсан. Одоо ингээд сүүл рүүгээ би ингээд өөртөө итгээд эхлэхээр тэр одоо бусад руу хандах гэдэг юм чинь аяанда алга болт юм байна. Буюу одоо ингээд өөртөө итгээл уртгаа хийгээлтэй нэг зориг тавьчаал тэрийг хараад энийг л хийн гэж байгаа хүнд бол юм гаднаас ирж байгаа үгүйсгэл энтер улмал нэг их нөлөөлөхөө болж эхэлт юм байлаа. Миний нөлөөлөхөө болж байгаа энэ үе шат нь бол ингээ яг үе шаттайгаар яваад байгаа байхгүй. Эхлээд би эмзэглэлээ. Дараа нь одоо юу гэдгийг гомдлоо. Дараа нь ингээд анхаарал авах гэж оролдлоо. За дараа нь болохоор анхаарал чинь хэрэггүй гэдэг төвөгшөөж эхэллээ, түлхэж эхэллээ. Одоо эндээс ингээд дахиад дээшлэх юм бол уурлахаа болж эхэлнэ. Би ер нь гэхдээ одоохондоо арай болоог байгаа. Гэтэ баг багаар ингээд болох юм шиг санагдчихаг. Тэгээ уурлахаа болоод тэгээд хин юу өстөө нөгөө замын нохой хуцчил байдаг гэдэг шиг хин юу гэж хэлсэн ч тэр нь ингээд нөгөө өстөө наалтахаа болно гэдэг нь л болох юм байлээ. Тэгээ энэний үндэс суурь нь гадна хүмүүст юусоо биш. Яг миний дотор байгаа. Буюу өөртөө итгэх итгэлд маань байгаа. Өөртөө итгэх итгэл маань яаж тогтож ийн вэ гэхээр нөгөө амьдралдаа эзэн хүн шиг хандах буюу өөрийнхөө мөрийг үлдээх буюу одоо бас ингээ хүн болгоо эзэн болчих юм бол ив нэгдэл тогтгоо гэдэг асуулт бас сонин заяа. Одоо ингээд би хүнийхаар явахгүй би өөрийнхөөрөө явнаа гэж ивэл эвэлж нэгдэхүү гэд би бас нэг хэсэг бодож үзсэн байхгүй. Тэгээ бүгд өөрийнхөө толгоогоор явчих юм бол эн чинь бүр дайн дажин болоод бүр заваарсан юм болох юм биш үү? Энэ би ер нь зөв болоод байна уу, буруу болоод байна уу гэж бодсон. Гэхдээ эв нэгдэл гэдэг болвол нөгөө хувь хүн өөрийнхөө өгдөл онцлогийг дарж хүнийг дагах талаарх асуудал ерөөсөө биш. Тэр хүн өөрийн өгдөл онцлогийг мэдэрсэн бол орон зайдаа эзэн шиг л байх ёстой. Харин эвлэж нэгдэх тухайд олон тооны хүмүүс нэг зорилготой байвал нэгдэж болох юм байна. Түүнээс биш нэгдэл гэхээрээ нэг нь нөгөөдхөө дарамтлаад одоо юу гэдгийг миний л зөв чи минийхаар яв чи буруу яваад байна чи одоо ингэж л явах ёстой гэх юм бол тэр чинь удирдах манлайлах биш дарангуйлах хүчирхийлэх дэрлэх болоод явчих гээд байгаа байхгүй юу. Тэгээ миний ойлгосноор бол ийм тодорхой нэг том зорилгын төлөө олон өөр өөр өгдөлтэй хүмүүс зорилго нэгтэй учраас нэгдэж байна. Гэхдээ тэр зорилгын төлөө нэгдлээ гэд өөрийгөө өгөөсгөх тухай асуудал ерөөсөө биш, бусдыг өгөөсгөх тухай асуудал ерөөсөө биш, өөрийгөө дөвөөлгөх тухай асуудал ерөөсөө биш юм байна гэдгийг олж харж байна л да. Энэ гэхдээ мэдээч ойлгомжтой зүйл байж болох ч тэ би энийг мэдгүй магадгүй өмнө ингээл өөрөөрөө ярих шууд ярих л байсан баг. Гэхдээ л одоо ингээд туултай ярьж болохоор арай л
яг юм сэтгэл зүйн хувьд өөрөө ингээд туулаад гаргасан дүгнэлт учраас арай хим юм арай өөр тусчиж магадгүй л гэж гордож байна. Тэгээд ер нь if нэгдэл EV-ийг одоо сүүлийн бичлэгүүд бол дандаа л EV өөртөө итгэх тэгэл ингээл харилцааны талаар л юмнууд яриад одоо би яг л нэг тийм юм дээр л яваад байгаа байхгүй юу. Тэгээд яг бүрэн дүрэн олцсон уу гэвэл үгүй. Гэхдээ өнөөдрийн байдлаар олсон дүгнэлт маань EV нэгдэл гэдэг чинь тэгж нөгөө өөр дөрөө төвлөрөх, бус дээр одоо өөрийгөө өргөмжлөх, бусдыг цасан залруулах, өөрийгөө өгөөсгөх, бусдыг өөрийгөө хаян өргөх энтер гэсэн асуудал ерөөсөө биш юм байлээ. Яад гэвэл EV нэгдэлд оролцож байгаа бүрэлдэхүүн бүрч өөрөө хүчрхэг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол хүний тоогоор EV нэгдэл ерөөсөө биш байхгүй юу. Оюун санааны нэгдэл гэдэг чинь тэр нэгдэж байгаа хүн болгон оюун санааны хувьд өөрөө хүчрхэг байж тэр нэгдэл чинь хүчтэй томорж тэгээ далаацтай хөдлөн штэ. Тэгэхэд нөгөө хүчрхэг болох гээд ядаж яваа оюун санаануудаа харьцаглаад үгүйсгээд үл ойшоогоод ингээд дарамтлаа жижиглээд ах юм бол тэр нэгдэл угаасаа ингээд нөгөө зорилгынхоо төлөө хөдлөх гэхээр одоо хүний нөөц нь мяа болно гэсэн үг байхгүй. Тэг хүний нөөцөө мяа болгохын тулд биш хүний нөөцөө хүчрхэг байхын тулд нөгөө хүнээ хөгжүүлнэ гэж юм байдаг ш. Тэгэхээр хүнээ хөгжүүлэхийн тулд тэр бүрэлдэхүүнд байгаа хүмүүс нь өөрийгөө өгөөсгөх би мяа энэ хүн мундаг гэсэн сэтгэлгээ айл болох байхгүй. Тэр бүрэлдэхүүнд байгаа хүн бүр чинь өөрийнхөө өгөгдөл орон зайд эзэн болж босч ирэх нь бүр ингээ хамгийн чухал юм байлээ. Тэгээ эзэн болж босч ирлээ гэд яг дайсагнана гэсэн үг бол бас биш. Мэдээж биш дээ. Мэдээж би өөрөөсөө илүү хурц хараатай, илүү өргөн сэтгэлгээтэй, илүү юм биширмээр хүнийг бол өөрийн мэдлгүй л дагдаг байхгүй юу. Гэтэл би ингээд биширмээр хүн байна да гэд ингээд ойртоод очиход тэ шууд миний тогоо шонгоны асуудалд хутгалдаад миний одоо голомтын асуудалд гар хөл тэ хушуу амаа дүрээд чи одоо бараг нөхрөөсөө салмал гэд ингээ юм хэлэхээр би бол бодно. Яасан гэж тэр тэгж тийм үстэй 9 жил одоо хамт амьдраад 2 хүүхэд бий болгоод би 9 жил бодоод гаргаж чадаагүй шийдвэрийг манай нөхрийг танихчгүй ээж 5-10 минутын дотор нөхөрчөө арх үт юм байна бол сал гэж хэлвэл би бол бодно. Яад гэвэл тэгээ нэгдүгээр тэр хүн тэгж хэлснээрээ ард нь ямар ч хариуцлага хүлээхгүй байхгүй. Хүлээж байвал хамаагүй те. Наг нөхрөөсөө салвал одоо миний хүүхдүүдийн оронд тэгээ хүүхдүүдийн оронд одоо эцэггүй өсөх юм уу? Эсвэл оронд нь эцэг нь болох юм уу? Эсвэл намайг ингээд тэгээ амьдралаа яа гэд бүх ачааллаа дааж ядан байхад хурж ирээд ганц удаа хүүхд хараад өгөх юм бол хамаалга бас тэгж хэлж болох юм. Тэгхгүй ээжэж сал нөхөрчөө арх үт юм байна гэдэг чинь бол айгүй хуумгаал үгэлтэй. Тэгээд ер нь л арх уудгүй хүн Монголд маш цөөхөн байна шүү дээ. Тэгээд арх уудаг гэд бүх хүнийг муухай гэх юм бол тэр бол маш өрөөсгөл өнгөцхөн жижигхэн ийм нөхөр амьдралыг харж байгаатай адилхан. Би бас өмнө яг тэгдэг байсан. Гэхдээ манай буурлуудын бас нэг ингээ үргэлж хилээд идэг юм ийм байгаад байгаа байхгүй. Ингээ бүх зүйлийг тэ хідэн ч талаас нь одоо ингээд энэ одоо боолт байна те. Энэ боолтыг би ингээд хязгааргүй аргаар боолт мөн гэж баталж чадна, боолт биш гэж баталж чадна гэдэг иймэрхүү нэг за зүгээр энэ бол зүгээр би зүгээр сая төхүүлээд хэлж байгаа л жишээ шүү заяа. Түүнээс биш яг үгчлэн бол хэлээгүй. Нэг иймэрхүү юм хэлэхээр нь би ингээд тухайн үедээ буурлага ингээд худлаа бардамнаад байна ингээд ерөөс хүлээж авдаг байсан аахгүй одоо ингээл дандаа л өнгөрч явах юм ингэж боддог байсан. Тэнгүүд ингээд буурал нэг амар сонин одоо үсгийг үсэг гэдгийг тооны аргаар нотолж энтер ингээд надад одоо тархин дотор маань үзүүлдэг байсан байхгүй. Тэгтэн би бас ингээл
зүгээр ингээл вау ямар ухаантай юм бэ гэл ингээ бишрээд өнгөрч ирснээс яг цаанаа юу хийгээд байгааг нь ерөөсөө боддгоо байсан юм бэлээ. Тэгээ одоо нэг зах цухаас нь бодохоор угаасаа бүх юмыг тэ альч талаас нь хараад тэрүүгээрээ ингээд энэ үнэн зөв баттай ноттой шүү гэд батлыг бол боломжтой байхгүй. Тэгэхээр тэр хүний хувьд ингээд арх уудаг хүн буруу гэд тэр хүн нэг харцсан тэр өнцгөөсөө над руу тулгаж гин гэсэн. Гэтэл миний өнцгөөс харуул манай нөхөрт арх уудахаас гадна одоо өчнөө чадвар боломж болцоо оюуны потенциал байдаг. Дээрээс нь миний хүүхдүүд даав нь хэрэгтэй. За надад бол мэдээж тэ тодорхой хэмжээнд нөхөр хэрэгтэй. Гэхдээ одоо тэгээд шаардлага тулгарвал тэгэл ганцаараа ч гэсэн амьдрахаас өөр аргагүй дээ. Миний хувьд бол тийм. Гэтэл арх уудаг гэдгээрээ одоо манай нөхрийн тэр гүйлгээ ухаантай байдал, манай нөхрийн тэр өөрийгөө ямарваа нэг юм дээр ингээд хүнд бараг байж босхгүйгээр юм контролдох чадвар мадвар нь үгүйсгэхдэггүй байхгүй юу. Тэгэхээр яагаад тэр хүнийг одоо миний амьдралд оролцсноор би шууд ингэчж байгаа вэ гэхээр жишээлбэл энэ зүгээр жишээ яриад байгаа шүү дээ. Зүгээр жишээ яриад байгаа шүү дээ. Тэнгүүд яагаад тэгчж байгаа вэ гэхээр тэр хүний ингээд айгүй өнгөц хараатайг би ингээд холоод харчиж байгаа гэсэн үг байхгүй. Хитрхээ хайрцагтай сэтгэж जैन тэрийг яг бүр туйлын үнэн зөв мэд хүн рүү юу ч бодлого тулгаж जैन гэхээр энэ хүний хэлсэн ярьснаар нь удирдлаганд нь би явах уу гэвэл үгүй гэж хэлнэ. Тэгтэл ингээл те бүр хэлсэн болгоно биелээл те бүр ингээл те нэг аав ээж нарын үгнүүд эдэн штэ тоохгүй яваалаа гэжингууд яг тохиолдол тэнгүүцтэй аав минь л яг ингэж хэлж ижилээ өгөнд нь орчих нь яавтаа гэж ингээд нэг аав ээж нар те нэг туул туршлагаараа биднэрт нэг ухаантай байснаа нотолдог үеуд эдэн штэ. Тийм нотлохоо ингээ хэрвээ өгвөл би чинь бас дагаж хүлцэж тэг ингэж биширч шүтэж хүндэлж явхад ямар ч асуудалгүй байхгүй юу. Тэгэхээр би бол энэ альваа ив нэгдэл энэ тэр одоо өөртөө тулгараад байгаа энэ зөрчилтэй сэтгэл зүйн байдлаа бол яг ингээл нэг өгүүлбэрт оруулаад өгнөд хэлэхэд амар хэцүү. Гэхдээ ямар ч байсан нэг юм тодорхой хэмжээнд эзэн үний хандлагаар сэтгэгээд өөртөө нэг эзэн байж гад өөрийнхөө амьдралд эзэн байж гад тэмцээд дотороос дуу хоолой маань одоо гэрлээ минь нэг хүн үхтлээ батагийн мөрийг үлдээж биш те гэрлээгийнхаа мөрийг үлдээж тэгээд тэр мөр нь юм хийсвэр хөнгөн хийсвэр юм нэг өнгөц төдий биш нэг юм гүн бат уул суурьтай байх тал руугаа одоо хандцгаая л гэдэг ийм дуу хоолой дотроос дуурайд тэр нь гадагшаага илэрхээр нэг жоохон тэрийг маань өгөөсгээд байгаа хүмүүс рүү жоохон дайрах, тавшлах тэд нарыг тэгвэл та нар тим дээрээ очичод байгаа байхгүй юу. Тэгээд би одоо ер нь ингээд бодож байгаа яг энэ цаг хугацаанд миний үзэл бодол юм байна. 10 жилийн дараа би энэ үзэл бодолтойгоо байх юм бол хуучрахгүй юу. Яад гэвэл одоо би ингээд өрөөсөө дээшээ хүмүүстэй харьцаж штэ. Би бол жижигхэн амтан байна те. Магадгүй 10 жилийн дараа би өөрөөсөө доошоо те насны хувьд ч гэсэн би 40 гараа явчих нь. Тэгэхээр доошоо 20-той хүүхдүүд 30-той хүүхдүүдтэй харьцгаана штэ. Тэгж яхад би яг одоогийнхоо сэтгэл санаан дээр ингээд дүгнэлт хийцнээрээ л гацаад за би болчлоо гэл ингээд орхичих юм бол 40-тэй байхдаа нөгөө 20-той 30-той хүүхдүүдтэй харьцахдаа алдаа гаргах байхгүй юу. Тэгэхээр хүн өөртөөгөө ажиллах, өөрийгөө анзаарах, өөрийгөө таньж мэдэх гэдгийг хизээж орхиж гээгдүүлж болохгүй юм шиг байна. За өөрлөгөө харахаа болоод ирэхийн цагт л хүн ер нь угаасаа хүссэн үсээгүй бусд руу харж эхэлдэг. Бусд руу хараад энэ болохгүй байна, энэ муу байна, энэ тэнэг байна. Эднэр ч ингэж чинь эдрээс л боллоо. Энэ ямар тэнэг хүн бэ гэл эхэлдэг. Өөрлөгөө хүн харах тусмаа л уужуу болж одоо ухаантай болж тэгээд элдв юм уян хатан тэгээд нэг дуугаахта дуугаж иймэрхүү юмнуудыг бодож сэтгэж олж чаддаг юм байна л да. Хэрвээ би яг энэ бодлоо ингээд би болчлоо гэж төвччих юм бол 10 жилийн дараа 20 жилийн дараа би за одоогийнхоосоо одоо энд байлаа гэт нэг энд очсон байл да. Энд очичингуудлаа би өндрөө сунах гэж байгаа байхгүй.
Тийм учраас өөртөөгөө ажиллах, өөрийгөө таньж мэдэх, үргэлж таньж мэдж явах гэдэг чинь нөгөө анзаарах тухай асуудал яригдж байна. Тэгээд тэрийгээ ингээд бүр дадал болгочих юм бол тэгэл төгсрөөд ах юм жааш. Гэхдээ ер нь бол тэгээд ер нь маш ухаантай болох юм болов уу гэж бодлоо. Тэг би ер нь бол энэ олон ном судар хүмүүс ингээл подкаст энэ төр сонсоод яах гэж сонсоод байгаа мэдгүй юм хайгаад идэг гэд яриаддаг. Тэг би ч гэсэн яах гээд байгаа юм мэдгүй ингээ хайгаад идэгсэн. Тэгээ ингээ одоо ботхоор яаж ухаантай байх вэ гэдгээ хайгаадсан байгаа байхгүй. Энэ бүх юм асуудлыг яаж юм ухаалгаар шийддэг юм бол яаж юм хүчрхэг оюун ухаантайгаар шийддэг юм бол гэдэг л гарц гаргалгааг олохын тулд одоо энэ олон ном судар уншлаа, подкаст сонслоо, тэгээ энэ алтан судар мөдрий чинь яг юу хайгаад байгаа юм гэхээр би яг яаж хэрэглэх юм? Би яг одоо яаж амьдрах юм гэдэг юм ал хайгаад байгаа юм лээ шүү дээ. Тэгэхээр хариултаа одоо баг ингээд олж ийн үү те эсвэл энэ зүгээр зах цухан уу би бол сайн мэдгүй. Гэхдээ ямар ч гэсэн өөр дөр ажиллах, өөрийгөө таних гэдэг бол нэр бүх зүйлээ. Тэгээ энийг ойлгуулж ухааруулж өгсөн одоо буурлуудаа баярлалаа л гий да. Энэ бол ингээд буурлууд маань бууж ирсэн цагаасаа хойш надад ер нь ойлгуулах гэж хичээгээд нэг суурийг тавьж өгөөл янз бүр болоод яваад байсан юм байгаад байгаа байхгүй юу. Тэгээ үнэхээр тэгээ бууралтай болсны ач гавь энэ л байна. Түүнээс биш тэр хүн амьтаа үзэж хараад одоо засаж янзлал мөнгө төгрөг олохдоо бол үнэхээр биш юм бай. Биш байсан юм байна. Би тэрийг ингээд нэг биш гэдгийг мэдээд байгаа ч гэсэн яагаад биш гэдгийг ерөөсөй ойлгохгүйс одоо л ойлгож байна. Тэгээд буурлын хэлсэн нэг үг бас байгаа хгүй надаа ингээд нөгөө өөртөө итгэх итгэл бардамл хоёрын ингээ голчийг яаж барих вэ гэдэг асуултанд хариулсан нэг юм үг байгаа. Тэр нь болохоор далай мэдгүн уудам талшгэ ууж болчоод л одоо өөрийгөө би болчихжээ гэж бодоорой гэж хэлсэн. Тэгэхээр хүн ингээ болоогүй гэдгийг мэдж явах юм бол эгоорох орон зай айгүй хумигддаг тий. Өөрийгөө хумхын тос гэдгийг мэдж явах юм бол өөрийгөө энэ олон зүйлийн энэ орчлын ертөнцийн тий нэг цэг шиг гариг дээр байгаа жижигхэн бактери шиг зүйл гэдгийг мэдж явах юм бол эгоорох орон зай амар хумигддаг. Гэхдээ эгоорохгүй байна гэдэг чинь би өчүүхэн дөрөө гэж бод гэсэн үг ерөөсөө биш. Би жижиг бактери байж болох ч надад өөрийн гэсэн орон зай байгаа. Би тэр дотроо эзэн байх хэрэгтэй байхгүй. Өөрийн толгойтой, өөрийн оюун санаатай. Тэгээ эзэн байхын тулд энэ тархин доторх оюун санаа гэдэг зүйлээ одоо тоосгонуудын нэг нэгээр нь өрнө гэж хүмүүс хаа нэгтээ ярьсан юм байдаг хаа миний яг тэр чин байгаа даахгүй. Одоо би ингээл үзэл бодол, үзэл санаа ингээ баг багаар төлөвшүүлээд явж байгаа нь ингээ бичлэг болоод үлдчихэл байна л да. Хаяада би бүр ингээ өөрийнхөө бичлгүүдийг эргэж үзсмээр санагдах үе надад байдаг нөө мартчихад дахиад л ингээл буруудал уурлал явах ч юм уу үед байдаг хгүй. Тэгэл нэг юм дээрээ хүн ямар ч олон удаа бүдэрдэг, ямар ч олон удаа гацдаг. Гэхдээ өөр дээрээ ажиллаж байгаа, өөрийгөө чагнаж байгаа хүн бол ямар тач ингээд өөрчлөлт үзүүлээ явдаг буюу нэг алдаагаа аль болох бага давтдаг. Харин өөрийгөө огт анзаарахгүй дандаа гадагшаа чиглэсэн хүмүүс бол нэг алдаагаа бараг 1000 давтсан ч давцаар л байна. Яагад гэвэл тэр хүн тэрийг алдаа гэдгийг олж харахгүй, ойлгохгүй, анзаарахгүй хэмжээнд хүртэл өөрийгөө одоо ажиглдаггүй, өөр дөрөө анхаардаггүй буюу ингээд өөрийгөө алдчихж байгаа хүн. Тэгэд тэр хүн бол дотроо өөрийгөө алдснаас тодорхой цаг хугацааны дараа гаднаа эзэн эрхээ алдаж эхэлнэ. Яа гэвэл эн чинь нөгөө хүний зан арын шин тархины үйл ажиллагааны одоо процесс учраас ингээд нөгөө илэрлэл нь ингээд баг багаар ингэж явж агаад бодит амьдрал дээр ундаг байгаа байхгүй юу. Тэгэхээр хүн дотроо одоо буруудаж эхэлснээсээ нэлээ хугацааны дараагаар яг бодитоор унж эхэлдэг бах. Энэ магадгүй боломж бах те тэрийг засаж залруулах, анзаарч ажиллах боломжийг олгож байгаа те. Тэгэхгүй тэгэл хүнийг нэг буруудангууд нь шууд ингээл амьдрал нь орчвол бас муухай штэ. Тэгээ юм чинь
амьдрал ямар заавартайгаа ирэх биш гэдэг шиг. Тэгээд хэрвээ тэр хүн тэр цаг өгдөж байгаа цаг хугацаанд ажиглаад өөрийгөө засцалруулж унахгүй байх боломжийг бас олгоодох шиг байгаа. Гэхдээ ажиглахгүй анзаарахгүй ажиллахгүй байвал энэ дотроо буруутсан хүн бол хизээ нэгэн цагт унах нь бол ойлгомжтой. Гэт ийм айгүй юм гүн ухааны бас сонь надаас гарахааргүй юм сонь юмнуудыг олж нээж адаас одоо буурлуудаа энэ одоо буурлуудаа баярлаа гэж хэлдэг бичлэг юм хайшилтай. За нэг тиймэрхүү л энэ дөө тэгэл ингээл би нэг юм хийгээд завгүй байгаа учраас бичлэгнийхаа яриа марыг бас ингээл ер нь энэ толгой дотор чи юм замбраагүйгээр ингээд урсж байгаа байхгүй юу? Урсаад ингээд нэлээд удаан бодогдсон юмнуудаа л ингээд нэг базаж ярих гал үзэж байгаа. Тэгэхээр жоохон замбраагүй ярьсан л байх. Гэхдээ хүн болго ингээд өөрөөхөөр авч иж тэр чинь нөгөө яг гэрлэг копидгүй гэрлэгээс өөр болох юм шиг үлээ. Тэгээд тэгвэл миний зүгээс өнөөдөр ярих юм байна. Тэгээ хүн амтан муулах гэж яриаггүй энэ бол зүгээр л жишээ татаад өөр дээрээ ажиллах юм байна, бус руу харах юм байна, эго гэдэг чи юм байна, цаг хугацаанд гацах чи юм байна, цаг хугацаа өнгөрөхөд өөрчлөгдөх ёстой чи юм байна гэсэн утгатай юм шүү. Тэгээд зүгээр ойлгох, буруугаар ойлгох нь угаасаа буруугаар ойлгоно. Тэгээд хаа очиж харьцангуй би энэ комент энтерт бол айгүй юм дархлаатай болсон. Сөрөг комент бичиж байгаа хүмүүс төр ингэ зүрх тарчхаар би яг тэр хүмүүсийн нэг үнсэд тавьж байгаа юм шиг юм засал үйл ном хийчихэж байгаа юм шиг. Тэгэл миний ингээл ууралж уцаарлаадсэн. Бүх юм ингээ зүгэрлсэн. Тэр хүн наад руу амар сөрөг энерги цацж чаад би ингээд зүрхлээд тэгээ эрэг энергиэр буцаачж байгаа учраас надад юусэн наалтгаа байсан. Тэг яг зүгээр химээр бол ингээд жоохон мэдэгддэг. Тэгээ би энэ дэр нэрээ юм ярих гээд байгаа маа. Одоо ингээд нэг би чи ингээд нэг ойлгогдох хэрэгцээ, ойшоогдох хэрэгцээ, үнэлэгдэх хэрэгцээнээсээ болж ингэж нэг сони юм үнэлэхгүй байгаад тахаар л ингээд дахиад нэг ийм байдалтай байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ намайг уг нь тэр нэг найз маань ингээд ойлгоод өчөж байгаа байхгүй юу? Тэр бол ингээд аягүй сайн ойлгож өгдөг. Хэр баргийн хүн тэгж бас ойлгож өгдөг. Тэнгүүд муу нэртэй луу данстай нөхөр маань хүртэл яг энэ бөөгийн тал дээр ингээд яг бас миний ингээд яг юу хэлэх гээд яах га бухимдаад яваад байгааг бас ингээд тодорхой хэмжээнд ойлгож өгöd байгаа байхгүй. Ингээд хоёрхан хүний ойлголт дэмжлэг байхад хүн өөртөө итгэл хангалттай хэмжээнд бас агсч болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг элдв кинон дээр гардаг шүү дээ. Одоо анime дээр хөвчлэн гард юм да. Би анime ингээд сүүл рүү үзгээ болцсон шалтгаан нь анимийн зохиолууд бүгд ийм нэг хэвэн яваадсан байхгүй яа. Тэгэхээр ингээл амар хүнд хэцүү даваа нухчаад харалдаал тэгэл гинт ингээл найзуудынхаа хайрыг бодоол тэг найзуудаа бодоол ингээл гой бүчүүдээ бодоол гинт амар хүчинд гарч ирээл тэгэл та идээл уудаг тэг дандаа тийм зохиолтой байдаг. Тэгэл ямар тэнийг ингээл зүгээр найзуудаа бодоол болчих юм бол энийг ерөөсө үзэгч хэрэг алга гэдэг ингээ үзэхэ болцсон. Тэгэл ер нь нэг одоо дээр үеийн кинонд ингээл эцсийн хариултанд дандаа хайр дээр очиод дэ штэ. Тэгсэн чинь одоо л би яг тэр ингээ ойлгож байна. Үнэхээр ингээд хүн хүний ойлгох ойлголт, хүн хүний дэмжлэг гэдэг чинь ингээ те заавал олон байх шаардлагагүй те тэр 100 мянган хүнээс надад дэмжлэг хэрэггүй те. Нэг юм уу хоёр юм уу те гурван хүн л намайг ойлгож байхад би ингээ хүчтэй байж чадчих байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ өнгөрсөн хугацаанд бол би бүр нэг ч хүнгүй байсан учраас тийм новшийн 0 амьдралаар амьдрсан байж магадгүй. Тэгэхээр ингээ хайр гэдэг зүйл чинь ийм амар хүчтэй байна. Би нэг инрэх тэ би нэг ойлгох ойлголцлын хүч гэдэг чинь ийм амар тэ нэг итгэлээр дэмжих, эндээ итгэх итгэлийн хүч мүч гэдэг чинь ийм амар хүчтэй байна шүү манайхаа. Тэгэхээр нэг ч гэсэн хүний одоо тийм хөөрхөн бодолтой хүмүүс эдэртэй нэг ч гэсэн хүнд ингээ урмын үг хэлчихвэл тэр өдөр нь сайхан болчих ч гэдэг юм уу. Тэгээ тийм бодолтой хүмүүс маань энэ зан чанараа битээ алдаа хинч ч үнэлэгдэхгүй байгаа мэт санагдавч цаана тойргороо маш их үйл ажиллагаа хийж явж гин. Та бүхний хэлсэн үг хийсэн үйлдэл чинь тухайн хүний сэтгэл санаанд нөлөөсөн байдлаараа маш том тус нэмэр ач гавья болж явж байгаа шүү. Тийм болохоор хинч үнэлэхгүй байсан ч гэсэн өөрөө энийг үнэлээрээ те тэгж хэлмээрэн тэгээ энэ байдлаа битээ алдараа хэрэг тэгж чаддгүй хүн бол нэг ч гэсэн хүнд урмын үг хэлж бас сурах хэрэгтэй. Тэгснээрээ
өөрт чинь ч хэрэгтэй, бусдад ч хэрэгтэй ингээд нь бол нэг бүх юмны хариулт хайр маяг гэдэг чинь бас ийм учиртай байгаад байна. Тэгээд нөгөө нэг ингэж дипэрч ярьж иж бүр ингээ үндсийг ойлгоод байгаа. Түүнээс ингээл за бүх юмны хариулт хайр гэл ингээл хинт ч ойлгомжтой гэл ингээд өнгөцхөн ингэж яваад байгаа байхгүй. Бүр гүнзгий бодох юм бол яагаад ер нь хүн төрөлхтөнд хайр гэдэг ч юм уу хийстэй байдэ. Би бинийг инэрч хайрлах, уучлах ёстой гэд ингээд бүх шашинт чи яриад байдаг юм гэдгийг чинь хариултыг би одоо яг өөрөөсөө ойлгож байгаа байхгүй. Тэр өөрөөсөө ойлгосон ойлголт туулж нэг тархинд ингээд бат үлдчихэж байгаа ш. Тэгэхээр тархиндаа ингээд бат үлдээж чадж байгаа юм бол би тэрийг ашиглаж чадна гэсэн үг байхгүй. Тэгэхээр би тэр одоо ямар юм надад яаж дутагтаа тэрийг би хаанаас олоод байгаа, олохгүй үедээ би өөртөө яаж нөхөх юм гэдгээ ер нь бол цаашдаа ингээд зохицуулж сурахын үндэс энд уулнал тавьж байгаа шүү. За тэгээд өөр чин дутуу үлдээсэн юм юу лээ? За өнөөдөр тэгээд маш олон сэдвэл нийлүүлээд ярьчлаа. Ямар нэр өгье дөө бичлэгтэй гэдэг байхгүй. За тэгээд дараагийн бичлэг би нэг арай жоохон цэгцтэй дүгнэлт мөглөлттэй хийхийг хичээнэ. Өнөөдрийнх бүртээ амар сонин зах замбрааг сонин бичлэг болсон ч байж магадгүй, үгүй ч байж магадгүй. Тэг би нөгөө нэг яг ийм төвлөрөлттэй үедээ баг юунаас эхэлж ярьснаа нэг сайн одоо юу гэдэг юм бэ? Миний толгой нэг сайн ажиллаж байгаа үедээ ой санамж жоохон онцгүй байдаг. Тэг би баг өнөөдрийн бичлэг дээр юу ярьснаа баг сайн санахгүй байна. Бичлэгээ ухрааж үзгээр учир нь олдох байх. Тэгэд заяанда эзэн байх, өөртөө итгэх, итгэл, эвийг сахих гэсэн юм 3 юмны талаар ер нь ярьчих шиг боллоо. Тэгэд бүгдээрэнд нь амжилт хүсье. Тэг бүгд заяанда эзэн болох магадгүй ямар ч аргагүй бах. Гэтэ тэг заяанда эзэн болж байгаа хүмүүсийн нэг нь та байж магадгүй шүү. Та байх бүрэн боломжтой шүү. Тэгээд бусдаа эв нэгдэлтэй байна гэснээрээ өөрийгөө үүсэхийн нэр биш. Өөрийгөө тунхаглаж босч ирнэ гэдэг нь бусдыг шүүхийн нэр биш. Тэгэл өөртөө ажиллаад, өөрийгөө анзаараад, өөрийгөө танин мэдээд энийгээ дадал болгоод цаг хугацааны явцад өөрийгөө үргэлж өөрчлөн сайжруулж, дэвшүүлж, орон зайндаа тогтож, орон зайгаа одоо бий болгож, эхлээд бий болгож, дараа нь хүрээг нь тэлж, тэгээд оюун санаагаа өөрийнхөөрөө тоосхойн үрж бий болгох, өөрийн гэсэн үзэл бодолтой, үзэл санаатай байх талаар жишээ дурдан өнөөдрийн бичлэгээр ярьлаа. Та бүхэн бас амьдралдаа авч хэрэгжүүлээрэй. За ингээ өнөөдрийн бичлэг маань үгээр өндөрлөж байна. Миний яриаг сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээ нэрээ лайка дараарай, комент үлдээрэй. Тэгээд саба дараарай манайхны чинь бараг 50-60% ч гинүү саба дарахгүй үздэг юм байлээ шүү. Саба дарчаарай. За тэгээ баярлалаа.